Хол богиногүлэг. Урт намар болж байла. Хүмүүс намрыг гэртэн нэрсэн удаан уулзаагүй эртний танил шигээ хаалгаар гаргах нэг л дургүй. Уул наалганы захан өвл хаалга тогшоод хүлээж байгаа юмсан. Гэвч түнтээс салах эс гүйцэтгэж хэд дургуйч гэсэн шин зочноо хүлээж авахд хүрдэг нь жам билээ. Өнөөдөр өглөөнөөс хойш тэнгэр бүрхэж нэг л бүүтийж. Өчигдөрхөн л хэд нар байдгаараа мишээж хүмүүст илч юугаан харамгүй хайрлаж байсансан. Гэтэл өнөөдөр хинд юунд гомдсон юм бол тоо гэмээр үүлний цаагуур нуугдах ажээ. Бүр өглөөнөөс хойш нэгч завсраар нь шахаагаагүй шүү. 10 сар аль хэдийн гарчсан дундаа орж байдаг гівчинд бороо туслах аж. Энэ жилийн сүүлчийн бороо байлаа. Баг зэрэг зөөлхөн салхи цэвэлзэж сумын төвөр алхах хүмүүсийн хацрыг жигтэйхэн илэмсэг илбэн. Гэрлийн шондогсон өргөн шорон замын хажуугаар дэлгүүрүүд байрлсан харагдана. Дэлгүүрүүдийн хамгийн хойно байх том ногоон дэлгүүрийн ард 2 давхар улгаан тоосхон сургууль байв. Замын зүүн урд талд 1 давхар цагаан тоосхон байшин байрлах бөгөөд соёлын дүнсний тээвсгэнүүл харагдах өнгөн гандаж хуучирсан цагаан том самбар дээрх хаягийг хаалга нийтээр хаджээ. Түүний баруун талд мөн л дэлгүүрүүд байрлажээ. Баруун талын бензин колонк, зүүн талын соёлын төв, хойд талын сургууль, урд талын жижиг дэлгүүр зэргийн дундах зайвал энэ нутгийн хөгжил дэвшил ноёрхдаг бүс юм. Энэ газар бол манай улсын хамгийн зүүн хойд талын жижиг суурин билээ. Энэ жижиг суурьнд амьдрал их хурдан сонирхолтой өрнөдөг гэж нутгийн хідээс ч асуусан гэргэлцэхгүй хариулах үз. Жохондоо шин соргог зүйлс хийсэндээ биш. Хуучин хийдэг зүйлсээ хийж дадсандаа тэрэндээ дуртай та тэгэх байх л та. Хүн амт цөөтэй байхад хэд хэдэн тал бий. Хүүхдүүдийнх нь өчигдрөөрөө хоолноос үлдээсэн 3 ширхэг махны тухай яриа аль хэзээний бүгднгийнхэн сонорт хүрчгсэн аман шүлтэнд орчихдаг байлаа. Харин нэгнээ мэдхийн дэдэр мэддэг тэд биендээ маш тосорхоо. Хинд хоолны мах дутсан талх зурхт нь хэдэн килограмм гурил хэрэгтэй зэргийг нь олж мэдсэн даруйдаа гэртэн бариад оччихдаг. Засаг даргийнхаа үгийг хуйл мэд дагна. Идэж бэлдэх чадалгүйчүүддээ жил болгон хоногж мөнгө цуглуулж хүүхэд болгоны төрсөн өдөрт бэлэг зэрэг бол энэ үгэнд. Наадам сургууль орох тарх болон хадлангийн үеэр л нэг сумын төвдөө бөөнөрө цуглацгаана. Бусад үед яг өнөөдрөх шиг өргөн шорон замын захаар ганц 2 хүн л тайван гэгчин алхдаг юм. Сургуулийн урд талын ногоон дэлгүүрийн гадна урт сандал байх бөгөөд түүн дээр 2 залуу тамхи татаад суугажээ. Бие рүүгээ харж инээлтэн нүүрэн дээр нь ганц 2 борон туслагыг үл анзааран хөгжилдцэх. Яг энэ үед сургуулийн хаалга хурдан нэгдснээ буцаад маш хүчтэй тасхийн хаагдлаа. 2 залуу дав хийтэл цочоод баг зэрэг гайхсандаа мөн салхинд савгдсан байхыг бодлоо баталгаажуулахаар сургуулийн зүг харцаа тусгав. Гэвч үгүй болол та. Сургуулаас нэг охин хар хурдаараа гүйж айсан. Дундангийн гимэр бийтэй охин байгаач. Энэ охин тийм хүчтэй савсан гэж юу? Мэдгүй. Тийм л юм шүү. Хэмээн бийтэйгээ үг харц 2 солилцож байх зур өнөөх охин яг хажуугаар нь гүйж өнгөрлөө. Тэр охины өмсөн хар цэнхэр дүнгтэй дүрм тувцас нэмгэн даун цагаан тэрко харгутал биенд нь яг таарсан нэлээгаан өнгөтэй цүнх хар усны болт зэрэг нь нүдэнд тусахаар биш байв. Харин зүүсэн том харшил хамраас ирүү хэсгийг нь бүхэлд нь тагалсан цагаан маск 2 л хийнэж нүдэнд өртөхөр байлаа. Ямар утгагүй том шил вэ? Харааныхаа байх та гэсэнд цуг сууж байсан залуу түүнийг тогоогоор нутрлаа. Яав. Хэрэггүй анд. Нөгөө охин байна. Ямар? Нөгөө юу? Гэснээ хоёул зэрэг харцаа бууруулав.
Хэрэв тэр хоёр бүр орой сайн ажилласан бол цагаан маск нь нилээд норж баруун нүднээс нь одоо хүртэл нулимс тусалж байгааг мэдэх байсан биз. Охин цаашлах тусам улам хурдалсаар түүнтэй уралдаж буймад борооч мөн адил ширвсээр. Тэр соёлын төвөөс 50 орчим метрийн урд байрлах банзан том хашаан дундах хоёр давхар дүнзэн байшинд хурж ирлээ. Хашааны зүүн баруун талаар монос олон чацрагны мод ургажээ. Баруун талд модноос наахан том хүлэмж харагдана. Харин зүүн урт талын мухарт гар худаг байрлах аж. Охин хашааны урт талын хаалгаар нэвтрэн орж ирээд сая нэг амс хийхээр төр зогсов. Тэр аль хэдийн шалбнорч. Бороо тэрхүү уралдаанд хүргэсэн бололтой. Гэвч ялагчийн ямар ч ёс зүй байхгүй гараараа өвдгөө тулан зогсоод байдгаараа ахилж өглөх энэ охины дээрээс дээрэмгүй нарахгүй асгарсаар. Охины амьсгаатхын дундуур хальт усаа татаад мэгшиг чимээ гарах аж. Тэрээр хідэн хорон ийн зогсож байснаа байшингийн хаалганы өмнө очоод сүнхнээсээ түлхүр гаргаж ирнэгээд дотогшорлоо. Дүүний хувцснаас зогсоо зайгүй усаас гарах аж. Гэвч гутлаач арчихгүйгээр дээд давхарлаагүй лээ. Хошоо харсан дунд зэргийн цонхтой өрөөнд орж ирэв. Зүүн талд нь нэг ор байх бөгөөд баруун талд нь жижиг ширээ сандал хоёр харагдав. Орны наад талд цагаангийн таацанд баргаж шүргсэн том шүүгээ. Мөн түүний наан хаалганд тулсан хогийн сав тус байрлжээ. Охин зүнхээ ширээр зүглэж шидээд дорн дээрээ доошоо харан зөргөртөл уйлж гарав. Түүний хувцас орыг өөр шигэ норгож гутлнаас нь шавар аль хэдийн мөр тогтсон чалан дээр мөр болгоч нь миний хувь тавилан шүү дээ гэгшиг тусалж байлаа. Ханан дээгүүр нь дүүрэн өргөмжлөл нааш тогтоосон байх бөгөөд шүүгээний харалдаа медалууд ганц том хатаас нь төлөгжээ. Эрхэм хүндэт номин тана гэж ихэлсэн дийлэнхтэй математикийн олимпиадын авраг гэх өргөмжлөлүүд зөнхөлжээ. Ганц хоёр монгол хэлний олимпиадын авраг гэсэн ч харагдах аж. Харин хатаас нь төлөгсөн бөө медалуудын хамгийн наад талынх нь Шатрын аймгийн авраг гэх медаль байв. Тэр баг зэрэг тайвширч өндийгөө дорн дээрээ суулаа. Ширэн дээр далий шидэгдсэн зүнхэн доороо байсан ягаангийн цаасаар хид хідэн ирвэ хийхийч хавцсан дээрнээс нь зузаан дэвтрийг норгосныг байтугай. Шалан дээр тод мөр үлдээсэн шавар мөн новь нойтон болчихсон орны бүтээл их ч анзаарсангүй. Гүйр нь гуталтай байгаагаа ч үлтон урдаа байгаа жижиг модон сандал руу ямар ч хөдөлгөөнгүй гөлрөн суун. Номин өнгөрсөн бүх дурсамжуудаа өнгөчж эхэллээ. Өнгөрдөг зум болсон үйл явдал. Номин аав ээжтэйгээ цуг дэлгүүр хэсэж байлаа. Том ногоон дэлгүүрт төрөл бүрийн зармиг байдаг юмсанч. Зармигнаас гадна өөр олон зүйл ангуун дээр нь бий. Гэсэн ч номингийн нүдэн зөвхөн зармиг л харагддаг билээ. Тэр ээж аавыгаа шалгасаар тийш давуулан орж ирээд өөрөөс нь чүд намхан хэвтэй хөлдөөгчний гусдаг шилэн хаалган дээр хоёр гараараа даран зогсоод. Энэ сүүтэн гэж аав руугаа харуул. Аваа минь өх. Гэж аавны нэмсэглэн хэлээд худалдагч бүдүүн авгаад мөнгө өгөв. Энэ зурээж нь ундаа ус арх зэрэг дотор нь байх босоо улаан хөргөчний хажууд хан налуулсан шуудатай дөмснөөс жижиг цагаан торон дүүртэл уудалж өнөө худалдагчийн өмнө байрлах электрон жилүүр дээр тавилаа. Номин аль хэдийн нөөрийнх нь биеийн нэг хэсэг болсон мэт маскад ошлуулад саяхан авсан торхтой сүн заримыг долгож байтал дөнгөж сая дэлгүүрт орж ирэн хажуугаар нь зүрх нэг нас 50 төр эмэгтэй даун доророо заримгийн шүргээд газар унагчав. Гэвч ганц заримыг унсангүй. Нүд хөмсөг болон духны талаас илүү хувийг бүхэлд нь халахалдаг том хар шилэн бос унчглаа. Торон дотор байх урт нарийн зүйлийн үзүүр шилэнд хүрснээс ингэсэн байжээ. Өнөөхөө эмэгтэй эргэж хараад оочлаарай охин минь. Би гэснээр түүний нүр рүү харан зогтсон. Нүд нь бүү үзэгд. Тэнгэр минь юу вэ? Гэж чангаар олголтов. Инкийг нь номингийн аавч хоёр сонсонгуудаа бивиинтэйгээ асар хурдан нэг хар солилцоод түүн рүү ухас хийцгээлээ.
Ээж нь электрон жинлүүр дээр байсан удад төмсийг тэр чигтэнд хаяад газраас нөгөө томчлыг шүүрэн авснаа. Ягаад намайг хараад ингэтлээ цочдөг үлээ гэж тэнэгэлзэн зогсоох номиг тэрвэрэд гүүхээрээ гарч одов. Аав нарт нь би танаас зөндөө гуйсан биздээ дулмаагчээ гэж хашгирах шахан хэлхэн номинд тодоос тод сонсогдож байсан. Тэр оюун ухаанаасаа дахин өөр нэгэн дурсамж гарган ирлээ. Ангийн ат маань доржтой холбоотой. 2 жилийн өмнөх үйл болсон явдал юм. 6 жилийн турш сууж буй судал буюу багшин ширээний яг өмнө байрлах ширээний ханан талд нь хичээлээ хийгээд сууж байлаа. Дорж хажууд нь сууснаа. Дунд ангид орсон чинь хичээлүүд гүндэрчлээ. Ядаж байхад өөр багш нар янз бүрийн хаашаавар гаргаж дургу хүргээд байх юм. Гэх 2 хүн өгүүлбэрийг нуршин эн тэнд нь оруулан арай ядан хэлв. Түүний тоомжиргүй царай өөртөө хит итгэлтэй хоолойны өнгө зэрэг нь хизээний муу сурдаг гэдгээ мартсан уу гэмээр. Тэгээд үргэлжлүүлэн миний даалгавраа хийж өгч байгаа шүү. Гэхэд номин татгалзчихсан. Угтаа номин доржосоор ангийнх нь хинч байсан шууд зөвшөөрөх байсан. Гэвч тэр бол дорж үлээ. Дорж тэгсэнд нуурсан би чам шиг байсан бол аль хэдийн өгчихсэн байх байсан гэж нүрийг нь дээрээс доош 2 удаа гүйлгэн харж дуусаад хэлв. Түүний үг үнэхээр хатуу байсан ч номин тийм их хэмзэглэегүй ажээ. Дорж дэрн доромжлаагүй хүүхэд байдаг юм уу? Бүгдийг л доромжилж архичин эцэгтэй нүдүүлсэн ураа ангийнхаа хүүгүүдийг зодож гаргадаг хүүхэдчүүдээ. Гэх бодол түүнийг яагаад ч юм тэр үед их л тайвшруулсан. Тэр сандалнаас харцаа арай ядан салган цонхоор нь харагддаг соёлын төвийн зүг гарлаа. Түүнтэй холбоотой бас нэгэн дурсамжийг тэр санав. Нөгөө эмэгтэй түүнийг хараад чөтгөр харсан аятай чачиж чангаар улгаалцсны маргааш өглөө байсан. Нар яг соёлын төвийн хаягн дээр тусаж байлаа. Аав нөрөөнд орж ирээд орон дээр түүний хажууд суув. Охин амралтын өдөр өр хийж санжснараа уран зохиолын ном уншиж байжээ. Түүний уншиж буй ном нь Чадраа Лилодо Дамби манай сургуулийн гихт дууж байв. Өглөө нэмэнд сайхан амарсан уу минь охин? Гэхэд номин түүн рүү харснаа. Сайхан амарсан. Гэд өчигдөр болсон зүйлийн тухайд зориглон асуух гэснээр нарны туяа дээр нь ажиглах соёлын төвийн хаяг руу харцаа чиглүүлмэгцээ ортоос мартаж ярив. Өө хөрх. Энэ хуучин самрыг сольчгож болдоггүй юм байх та. Гэтэл соёлын төв хэвээрээ л штэ. Урдлын үзлэгч нь тэгээд дараа нь зөндөө олон үзүүрүүд тоглогдсон байхаа. Үгүй. Зүгээр харахад муухай гэх. Ядаж байхад тэвсгэн байхгүй болохоор соёлын өв гэж уншигдаад байна. Чаалт нэг. Соёлын өв гэж уншигдсан ч утга нь бараг л адилхан юм шүү. Тэгсэн ч гэсэн өсөг дутуу өнгөн ганцсан болохоор муухай харагдаж байгаа нь л үстэй. Гисэн даун түүн рүү их л нухацтай царай гарган харснаа. Соёлын төв болгон юм дутуутай өсөгтэй байдаг байхгүй юу? Зөвхөн соёлын төвч биш бүх амьтан бүр бүх хүмүүсийн байдаг юм. Гэхдээ тэр дутуутай өсөг соёлын төвүүдийн доторх үйл ажиллагаанд нөлөөлтгүй юм шүү дээ миний охин. гэж үлээ. Намын яхаараа соёлын төвөөс гадна бүх амьд бид дутуутай өсөгтэй байдаг үлээ гэж бодоод сайтар ойлгоогүй хоцорсон. Гэвч эдгээр дурсамжууд нь түүний нүдэ улааж хавттал уйлсны шалтгаан биш байлаа. Одоогоос яг 1 сарын өмнө тэр бариангийнхаа хангалгийгч хөвөнд өсвөр насны ихэнх охтын адилаар сэтгэл алдарчихсан юм. Анги руугаа өөрийн ирэхгүй яарч түүний зүг сэмсэмхэн харж идэж ойрхон зүрхтэд зүрхэн дэлбэрчиг шахаж гэртээрэд нүдэндээ дүртүрхийг нь төсөөлж догдлол бэлурсан сүүлийн 1 сарын хугацааг өнгөрөөжээ. Дорж суралгаар номингийн ард бичигддэг бат сайхан гэх үгнийг хуваачихсан арчаагүй амтан гэж амдаа бовтон нүүр нүдгүү болбож байхад хангал болиулсан юм. Тэгээд чанга дуугаар түнд хандан чамд хуулал хаалга байхгүй штэ. Үгүй наад чи яг миний урд сууж байсан. Мангар эрт дуусчаад надад харуулж болно штэ. Тэгсэн чи гараа явчихдаг штэ. Энэ мөгийн аав анчин байх усыг надад ямарч падлиггүй шүү. Аавтай ч зугаалаа шүү. Харин хилээдэ штэ. Чамд хуулал хаалгагүй гэд ойлгож гин үү?
Чиэр юу гэдэг юм бэ? Гэснээр хангалыг заамдан авч яг цохих гэж байтал багш нь орж ирэн боловсон ажээ. Доржин өдөөс өвсөрн гэдэг зориг шаардсан үйлдэл. Тиймээс л тгийг нь харснаас хойш номин түнд өөрөө ч мэдлгүй зүрх сэтгэлийнхээ мэдсэн үдсийн үзүрийг атгуулж өгчээ. Хангалын богино ус, шингэн хөмсөг, онигор дүнүүд, баг зэргийн монхор хамар нимгэн урал зэргийн номинд үлгэрт гардаг ханхуугийн бодит дүр төрх юм шиг санагддаг болсон байв. Хорон мөч бүр үүлэн дээгүүр хөвж буй мэт өнгөрсөн байсан болохоор ч тэрв Бэнцэн уцаа хөвөрч тусгаас айсандаа ч тэрүүдэр түүнд ямар нэгэн зүйл өгөхөөр эргэж буцалтгүй шийджээ. Хүлэн зөвшөөрөх эсвэл зөвшөөрөх хоёрын алинданж тийм итгэлтэй биш байсан ч ийдэг байх нь гарцаагүй гэдэгт бат итгэлтэй байжээ. Өртөгөө найзалдаг хүүхдийг хамгаалж ангийн атмантай зодтолдох шахсан шүү дээ гэж бодон нүүр дүрэн нэмсэглэл тодруулдаг байсан нь ин итгэлтэй байхад баггүй нөлөөлсөн биз. Тэр хичээл тарж бүх хүүхэд ангиас гарсны дараа хангалт жижүүр хийж байхад нь улаангийн тузар боож угалсан жижигхэн хайрцагтай бэлгийг сарвайлаа. Номингийн зүрх цээжнээсээ сугарч гарч ирээд гар даллахнуудаа гэмээр түргэн гихчин цохилж байв. Гэвч хангал энэхэн агшин төсөөснөөс нь тис өөр байх нь тэр. Хурдан бөгөөд ширүүнээр хогшөртөж амдаа ямар нэгэн зүйл аяархнаар буутна. Тэгснээд түүн рүү харна. Яасан гэв. Би чамд бэлэг өгөх гэхэд хангалын түүн рүү болон бэлэг рүү харж буй харцанд ямар ч ийдэг зөөлөн байдал ажиглагдахгүй байв. Харин шялзарсан хятад байцаа үнэртэж буй мэтэр хамраа үржилгэн нүдэн айлгаж хөмсгөө айтралдуулан байдгаараа ярвайлаа. Бэлэг надад өгж байгаа юм уу? Тийм ээ. Чамд өгөх гэж бэлдсэн. Дотор нь юу байгааг нэгэд хар л та. Би наадгаж авахгүй зүгээр аваад гар. Чамаас бэлэг авсан гэж ангийнханд яригдмааргүй. Үгүй дотор нь юу байгааг ядаж наад дотор чинь юу байх надад ямар ч хамаагүй. Ер нь хин чамаас бэлэг авч ядгийг. Өөрийгөө толон дарж үтсэн үзлийн амтэн минь зайлж үз. Гэв. Яг нэг өдрийн өмнө хангал сувдгийгч ангийн хамгийн хөөрхөн охин сэтгэлээлжлээд хариуд нь хүүтэн ус цацуулсан учраас хорсондоо ийн авирлсныг түүнээс өөр хэн мэдэх вүлээд. Номингийн доод уруулан жижирхэлж нүдэнд нь нулимс хоримтлагдж байснаа удалгүй урсаж эхэллээ. Бэлгийг газар унгаагаад шууд хар ирчээрээ гүн ангиас гарав. Ухаан санаагаа гिचгсэн айтай гүйж байсан тул сургуулаас гарах хаалганы хажууд байх үлгүүрээс гадуур хувцсаа ч аваагүй. Түүний оюун ухаан сайн нэгэн мөрөндөө буцаж ирлээ. Нойтон цүнх өдрийн тэмдэглэлийг нь норгосныг анзаарав. Гэхдээ босож хатаахаар завдсангүй. Учир нь тэр дотор хангалын тухай бичвэрүүдээр дүүрэн. Гар тулах орн нойтон байгааг сая л мэдэрсэн бололтой тийшээ харлаа. Мөн л ямар ч үйлдэл хийсэнгүй. Гадаа бороо асгарсаар л байх ажээ. Хаяада цонх тогшоодож байгаа юм шиг. Хангалын хэлсэн үгс энэ охины зүрхийг үнсийчжээ. Тэр дунд талент харж үзсэн үү гэсэн түүний эргэлзээний хүшгийг нээж орхив. Амьдралдаа нэг ч удаа талент өөрийгөө харж үзээгүйгээ дээрэс нь сумд нэг ч тол байдгүй тэр хүшигний завсраар анзаараад мэл гайхлаа. Тэгээд бөөн ботолд дарагдав. Ягаад нэг ч тол байдаггүй лээ. Ягаад маск тоошилж шил унахтуудыг тэр эмхтэй тэгтлээ уулгаалдав. Аав юу хойсон байж таархав. Дорж бас хангалын хэлсэн үгс яагаад намайг илт дорд үтсэн өнгөйстайгаараа адилхан байв. Би ер нь яагаад гадуур гарах тоолондоо шил маск зүүдэг хэрэгв. Яагаад аав ээж хоёр өмнөх жил хүртэл тосож авч бүр болоогүй гэрээс огт гаргадаггүй байв. Гэж дарагдж бүр булагдах шахсан бодол болгондоо асуулт тавьжээ. Хэсэг бас л өнөөг сандал руугаа асуултын хариултаа эрэлхийлэн гөлөрч суув. Тал
гэж хоёр давтснаа хажууд байгаа том шүүгэнээс эхлээд өрөөг нэг жижиг хэллээ. Хайж байсан зүйл нь олдоогүй дөрөөнөөс гарч байшинг мөн бүхэлд нь нуудлав. Нэг ч тойл гарч ирсэнгүй. Тэр өөрийгөө яг ямар дүр төрхтэй гэдгийг мэдхийг дэрхэн агшинд маш ихээр хүсэж байлаа. Бүх асуулт ямар нэгэн байдлаар тэр тойлонд тусах дүрстэй холбогдохоос гадна хариулт туудаж мөн тэрнээс л олдох нь тодорхой гэдэгт бүрэн итгэжээ. Даанч олдсонгүй. Намын бүр цөхрөнгөө барж гүйцжээ. Чөдөр тамир шиг удаан алхалсаар өрөөнд орж ирэв. Ширээ, ор, шүүгэний дун зогсож байтал түүний нүдэнд том борон туслуудын завсраар соёлын төвийн хаяг өртөв. Зэнийг өдөр би толинд өөрийгөө харж таарна. Гэвч тэгж гимэн сайн сайхныг авчрахгүй лавтай. Өнөөдөр их өсч хөөлөх үз. Энэ миний дотоодын үсэг байсан байх нь. Аав энийг л хэлэх гээд байж шүү дээ. Гэж хэлээд духнаасаа эрүү хүртэл нэгч цай үлдээгүй шатчихсан нүүрэндээ ухаарлын харц гялалзууллаа.